За сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр өөр зээлтэй холбоотой буюу асуудлын тухай хэдүүлээ ярилцъя. За энэ бол нилээдгүй бас нилээдгүй асуудлын нэг яхахгүй бас эмзэг сэдвийн нэг. Чехэд очоод банкнаас зээл аваад тэгээд ямарваа байдлаар зээлээ төлж чадахгүйгаас болоод өөр зээлэнд орчдөг. Нэгдүгээр за хувь хүнээс зээл аваад зээлээ төлж чадхаа байдаг. Бас нэг асуудал байна. Ажилгүйгээс болоод ч юм уу байрныхаа мөнгө төгрөгийг төлж чадхаа байдаг. Тийм ээ. За тэгэхээр 2027 онд ер нь ямар шүү өөрчлөлт орох юм болоо гэдэг чинь бас жоохон хайж үзлээ. Тэгэхээр энэ дэр ингэж юм л да ерөнхийдөө хэрэглэгчийг хангах чиглэлээр мэдхүйц өөрчлөлт бол орно. За 2027 оны 1 сарын 1-ээс инсольвенцийн хууль гэдэг дампуурлын хууль тийм ээ. Инсольвенцийн хууль хувь хүн буюу компанийг шинэ хууль хэрэгжиж эхэлнэ гэж байгаа. Гэхдээ шинэ хуультай гол нь биш. Энэ ерөнхийдөө бол хуулиндаа нэмэлт өөрчлөлт засвар хийнэ гэсэн байна. За тэгэхээр 27 оны 1 сарын 1-ээс үр зээлтэй хүмүүст дампуурлаа зарласан хүмүүст шинэ хуулинд бас хамрагдах нэ. Жишээ нь энэ дээр ингэж бичсэн байна л да. Ерөнхийдөө өөрийн заавал 100% төлүүлэх биш. Тийм ээ, нэг 60% төлчих юм бол төлсөн бол цайруулах ч байх чөлөөлөгдөн гэж гихсэн тийм нөхцөл бол батлагдсан юм шиг байгаа юм. За тэгэхээр 3 жилийн хугацаанд дампуурлаа зарласан хүмүүс бол ерөнхийдөө нийт өрийнхөө 60% төлчих юм бол энэ чөлөөлөгдөх юм атайхан нөхцөл бас бүрдэх юм болов гэж ингэж харагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас л 9 сараас юм уу 8 сараас хойш сайтад ил тод тавигдана гэсэн байна. За тэгэхээр магадгүй нэг талаасаа нөгөө нэг авлагатай компаниуд талдаа бас аль болохоор хурдан тэр компани авлагатай хүмүүсээс үр зээл авах байдлыг бас хурдан шуурхай шийдвэр гаргуулах тал дээр бас нөлөөлж өгнө гэж байна. Дээр нь хувь хүний буюу компани нийт өөрийн 60%-ийг төлсөн байх юм бол чөлөөлөгдөх юм боломж гарах юм болов бүрдэх юм болов гэж ингэж харагдаж байна. За тэгэхээр албан ёсоор энэ бүх юм ингээ сайтн дээр гараад ирчихлээр дэлгэрэнгүй тайлбарууд гараад ирэх бах, яг тэр хуулийн бичигтээд гараад ирэх бах. Тэр үед нэг чинь 9 сараас энэ лайвыг энэ тухай дахин сэргээж хэдүүлээ ярих болох нэ. За дампуурлын хуулийн тухай, тийм ээ. За хувийн дампуурал гэж одоогийн байдлаар хувийн дампуурал бол нэг та ямарваа нэг үр зээл хийгээд банкнд нэг 30 хоног төлж чадлаггүй 30 хоногоос илүү юу яадаг штэ хэтрүүлчдэг штэ тий төлөлтийнхаа хуваарийн дагуу. Тэгэхээр заавал 30% төлөх заавал шаардлагагүй болно гэж байна. За эхний нөгөө нэг урчилгаа дампуурал зарлахад заавал нэг нийт өрийнхөө 30% төлөвлөл гэсэн нөхцлөөр дампуурлын хууль зарлагддаг тийм ээ. Тэгэхээр тэхгүй юм байна. 30% заавал төлөвлөхгүй болно гэсэн байна. За хуучин бол 5 жилээр дампуурлын хуулийг зарладаг гэсэн болоод 3 жил хэрэгжиж байгаа шүү дээ тийм ээ. За тэр бол хэвээр байх юм шиг байна. За тэгээд 2-оос дээш үр зээлтэй хүмүүс бол дампуурлын хуулинд бол арга бүрэн боломжтой. За энэ эдгээр зүйлүүд нь бол хэвээрээ байх юм байна. За энэ дээр юу анхаарах ёстой бид нар? Үр зээлээ төлж дуусаад 3 жил. За тэр солус буюу регистр нөгөө нэг үр зээлтэй хүмүүсийн бүртгэлийн дугаараас бид нар хязаа хасагдах юм. Тэрийг бол ерөөсөө 3 жил болж ээж чи өөрөө төлсөн ч байлаа гэсэн 3 жилийн дараа тэр бүртгэлээс чамайг автоматар хасагдаж 3 жилийн дараа автоматар хасагдаж чи өргүү гэсэн бүртгэлд орно. За үүнээс гадна экзекуцийн бүртгэл гэж байна. За экзекуцид бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн бүртгэлээс бол үндсэндээ өөрөө төлөө дууссан бол 15 хоног дотроо болвол чиний нэр хасагдана. За дээр нь инсольвенцийн регистр гэж бас байгаа. За дампуурлын регистр, дампуурлд орсон хүмүүсийн бүртгэлээс бол за 2024 оноос хойш дампуурал зарласан улсуудыг бол 3 жилийн дараа автоматар нэр чинь
цайран цэвэрлэг нь автоматар чиний нэр байхгүй болно. Хэрвээ 24 өдрөөс өмнө чи дампуурлд орсон бол 5 жилийн дараа чиний нэр тэр бүртгэлээс хасагдах юм байна. За яг энэтэй адилхан ийм бүртгэлүүд байдаг. Одоо живносны бүртгэл гэж рестрик гэж байгаа, хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн рестрик гэж одоо бүртгэл гэж байгаа. За тэр одоо ийм битийн бас бүртгэлүүдээс ерөнхийдөө өрөөд дараад дуусны дараа 3 жилийн хугацаа байна. 3 жил дотор бол таны бүртгэл хэвэндээ өртөө байсан гэдэг нь овог нэр чинь золттой байх юм байна. За энэ юу гэсэн үг вэ? Золтой байна гэдэг чинь ерөөсөө зээл авах ямар ч дахин банкнд буюу банк бус байгууллагт хандах ямар ч боломжгүй байна л гэсэн үг. Тэд нар чинь ингээд чамааг өргөлөө бариад очино. Одоо би өрөө дарцсан юм чинь одоо ийм олон жил болчихлоо. Одоо нэг зээл өгөхвэлгүүдээ гэдэг үгээд очихлоо чинь уучлаарай та бол ийм бүртгэлтэй байсан байна. Таны бүртгэл одоо энэ солуст буюу одоо энэ янз бүрийн бүртгэлд бол хэвээрээ байна. Таны нэр хэвээрээ байна гэж хэлэхгүй боловч тэд нар чинь шууд систем дээр хараад таны зээл татгалцлаа гэсэн ийм л хариу өгдөг. Татгалцсан хариу өгөх. Бүрэн шалтгаантай. Банк ч угаасаа шууд тэрийг шалгачдаг. Банк бус байгууллага ч гэсэн тэрийг шалгачна. Тэгэхээр танд ерөөсөө машины зээл авах, лизинг авах, байр орон сууцны ипотека авах, хувийн хэрэглээний зээл авах гэдэг бол өөр зээлээ дарсны дараа ч гэсэн 3-5 жилийн хугацаанд бол барагдахгүй байна. За 24 оноос хойш өгсөн улсууд бол 3 жилийн дараа бол автоматар устдах юм байна. 24 оноос өмнө одоо дампуурлд орсон улсууд бол заавал 5 жилийн хуучин хуулиндаа царигдаад явна гэсэн үг. 5 жил болж таны нэр цэвэршнэ гэсэн үг. За гисэн 3 жил болоо. За одоо л нэг юм цэвэршиж байгаа бол одоо л нэг айтайхан болж байгаа. Одоо нэг ямар ч хэсэн нэг байрны ипотект хамрагдаад үзье гэдэг одоо ингээд банкн дээр гүгээд очиход таны нөгөө нэг бас нөгөө хусавч арилахгүй нөгөө юу гэдэг чинь муу нэр юу яасан ч арилахгүй гэдэг шиг ерөнхийдөө бол за энэ угаасаа л нөгөө нэг найдваргүй зээлдэгчийн бүртгэл байсан хүн байна гэсэн лавлгаа бол байж лээ банкн дээр. Тийм болохоор нэг хэсэгтээ бол та зээл авах ямар ч боломжгүй байна л гэсэн үг. Өгдгүүг нь. Хүсэлт гаргах боломжтой байгаад байдаг. За үгүй та хүсэлт гаргаж болно гэлтэгдэг. Яг үнэндээ бол тэгээ яг амьдрал дээр бол тэгээ зээл дандаа татгалцсан хариу авдаг. Ийм л байдаг юм байна. За магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа жоохон яадаг юм гэхээс биш ерөнхийдөө бол тэгээд ингээд татгалзах том шалтгаан нэг хэсэгтэй л байдаг. За тэгэхээр энэ дээр зээл аваагүй байгаа улсууд энэ дээр их анхаарах хэрэгтэй. Нэг тийм өөр зээлэнд орчих юм бол та дахин одоо Чехийн банкнаас, Чехийн банк бус байгууллагаас машины лизинг, байрны орон сууцны ипотека ч юм уу те эсвэл хувь хүний хэрэглээний зээл дээр авах юм бол тань заавал татгалзсан хариу өгнө. Бүх юм харлуулнаа л гэсэн үг чинь нэг үгээр хэлэхэд. Дахин ямар ч зээл авах боломжгүй бол. Тэрэнд орвол авахгүй байж л байсан гэрүүл. За дампуурлаа зарласан улсуудад нэг ийм асуудал байдаг юм л да. Одоо дампуур зарласны дараа данс нээж болох уу гэж. Дампуур зарлчаад одоо та төлөлтөө хийгээд ингээд явж байгаа бол данс нээж бол бүрэн боломжтой байдаг. Тий. Хуучин дансаа ашиглаж болдог. Тийм ээ. Тэргүү дампуур зарлцсан юм чинь инсолвенчны хуулинд хамрагдсан юм чинь та янз бүрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн одоо экзекуторын албанаас бол айж ичих юм бол байхгүй. Тий. Цэвэр одоо өмгөөлөгчтэй хандаад би одоо ингээ хуучин данс ашигламаар байна ч гэдэг юм эсвэл би шинэ данс нээсэн тухайга мэдгдсэн зүг байдаг. За дампуурлын хуулинд хамруулж өгөөч гэд надаас бас хэдэн ганц хоёр хүүхдүүд холбогдож ирсэн. Гэхдээ их чинь одоо яг үнэндээ хэлэхэд бол ерөөсөө завгүй байна. Үнэндээ завгүй байна. Тэгээд яг нааш чашаа ингээ яваад байгаа болохоор ерөөсөө яг юм дээр тогтож ажиллах ямар ч боломж алга. Тийм болохоор та хэд маань ерөөсөө байгаа хотынхоо особны банкрот гэсэн байгууллага зөндөө байгаа. Тэгээд бас энд банкрот гэдэг веб албан ёсны сайт нь байгаа.
банкрот гэж бичдэг шүү. Банкрот CZ гэдэг. За тэр нь Прагад, Борнод, Острава, Либерец гэд хот болгонд одоо ийм дампуурлын хуулийн дээр ажилладаг ийм байгууллагууд, санхүүгийн зөвлөгөө өгдөг байгууллагууд байгаа шүү дээ. Тий. Тэдэр рүү та нар маань хандаад өөрсдөө хэлгүй бол орчуулагчтайгаа очоод, хэлтэй бол өөрсдөө очоод шаардсан бичиг баримтуудыг бүрдүүлээд ингээд өгөх хэрэгтэй юм шүү. Тий. Эрт өгсөн дээр шүү. Тэгэхгүй бол та шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлээр ингээд орцсон байдаг. Экзекутор та нарын хамаг юм чинь ингээд тэмдэглэл бүртгээд авцсан байдаг. Тэгэл хугацаа алдаад тусам таны өөр хасагдахгүй шүү. Хүүгийн хүү алдагдал, хугацаанд төлөөгөөгийн алдагдал гээл нэмэгдээд явдаг. Тэгээд төлөөд байсан ч гэсэн хідэн төгрөг нь хасагдаад хідэн төгрөг нь одоо хэд үлдээд байгаа нь мэдэхэд тун хэцүү. Тийм л байдалд орчдөг. Тийм учраас та хэд маань шууд дампуурлаа зарласан нь бараг ашигтай байдаг шүү. Хамаагүй дээр. Айж ичихгүй, тайван унтаж амархад амар ийм л болно гэсэн үг. За тэгээд яг энэ дампуурлын хуулинд одоо материалаа өгье. Одоо ерөөсөө өөр зээлийн үнэхээр төлж чадахгүй маш их хөртөө болчлоо гэсэн ийм улсууд байх юм бол та хэд мань хичээх чат руу бичээрэй. Би та нарт тухайн одоо санал болгож байгаа найдвартай гэсэн газруудын хаягийг өгье. Тэгээд та хэд маань уцаар нь холбогдоод тийм үү гэрээ тэр компанийн хаягаар очоорой гэж л ингэж зөвлөхөр байна. Хот болгонд байгаа штэ Малада байна, Трутнов байна, Алмоузан, Харазд, Либерец, Острова, Борно. Ерөөсөө энэ хотуудад бол дандаа л монголчууд байж л байдаг. Ерөнхийдөө манайхан ч нь бол маш олон хотод ажил төрөл хийж ингэж байдаг болохоор тий ийм байгууллагад хандсан баг хурдан байдаг шүү. Тий. Яг хөө тэнд эдгээр бол яг нэг паплатик яг үйлчлэгийн төлбөр нэг 4,000 нэг хувь хүн бол нэг 4-5,000 гэр бүлийг бол нэг 5-аас 6,000 7,000 гаруйны юм авдаг, шимтгэл авдаг. Тэгвэл тэр мөнгөө нөгөө өрн дээрээ нэмж төлөх үү эсвэл одоо бид нэр ингэж шууд төлөх үү гэдгийг бол асуудаг л да. Тэрийг бол тухайн үедээ тэр зөвлөгөө өгч байгаа хүнтэй, консультант өгч байгаа хүнтэй зөвлөлдөөд тэр мөнгөө нааш чааш нь болгож болдог. Тий. За особны банкротын хувьд бол ерөнхийдөө та хэд маань хэрвээ ямарваа нэг банкны институтаас зээл авсан л бол тэрийгээ яг хугацаа алдахгүйгээр төдөн сарын төдөнд төлнө л гэж гэрээ хийгдсэн бол тэрийг хугацаа алдахгүйгээр яг төлөлтөө бол 100% яс хийж яваарай. Хоногийн алдагдал гэж нэгдүгээрт айгүй хэцүү байдалд орчдөг. Эсвэл нэг сар аж төлж чадахгүй болчих юм бол нөгөө мөнгө чинь нэмэгдээд дараа нь урсадаа давшгүй юм заван өрийн одоо ийм асуултанд орчих шүү. Та хэд маань өөрийгөө олон гэр бүлийн хүнд байдалд оруулж байна. Өөр гэдэг чинь ерөөсөө сайн зүйл биш. Гэр бүлийн санхүүг жинхэнэ ганхуулж идэг. Тийм учраас их чинь та хэд байнга л анхааруулдаг шүү. За эддээ дүүнэр минь банк руу гүйхтэй маш нухацтай, маш их бодлоготой одоо банк руу очиж байгаарэ гэдгийг хэлээд байгаа шүү. Банкны хууль чанга жихэд тийм ээ. Тийм болох төр та хэд маань маш үнэхээр надад энэ зээл хэрэгтэй үгүй юу гэдгээ сайн тунгааж боловсруулж ингэж яваарай. Тэрнээс биш зүгээр нэг өнөө маргааш нэг гоё ганган машин авахын төлөө нэг зээл аваад эсвэл нэг хэн нэгний гуйсны төлөө Монгол руу явуулахын төлөө нэг зээл аваад одоо энэ бол бас хэцүү шүү. Дараа нь та хэд маань өөрсдөө төлөх гэж тэрийгээ бас нэлийн хэцүү байдалд орно шүү. Сайн бодох хэрэгтэй шүү энэ асуудал. Мөнгөний асуудал бол үнэхээр цэгцтэй явахгүй бол анхнаас нь нэг сайн цэгцтэй явахгүй бол жоохон хэцүү байдалд орчих юм бол даад давшгүй асуудал болдог. За тийм. За дараагийн асуудал. За өөр зээл юу хувь хүмүүсээс бид нар авлагатай хүмүүс их байна. Монголчууд маань хоорондоо бие биендээ мөнгө зээлдүүлээд өгч чадахгүй ингээд луу унждаг гэж асуудал маш их байдаг. Тэгэхээр энэ дэр чинь юу гэж хэлэх гээд байна гэхээр та хэд маань ерөөсөө бие биендээ мөнгө төгрөг зээлдүүлэх юм бол заавал ядаж нэг цаасан дээр авлаа өглөө гэдгийг бичээд гаруусах зураад төдөн сарын төдөнд төгрөг болгож өгөнч гэдэг юм уу. Тэрийг энэ цаас документац хийхгүй бол тэр чинь одоо амаар одоо дараа нь хинт юугаа үзүүлж дараа нь шүүхээр явна бичиг цаас байхгүй бол юугаа үзүүлэх юм. Чиний яамд итгэхгүй гэдэг асуудал гарна. Нотлох баримт байхгүй бол маш хүнд хэцүү шүү дээ угаасаа. Шүүхэд хандсан ч тэр шүүхийн бус байгууллагад хандсан ч гэсэн тэр. Тэгэхээр мөнгөнд найз байхгүй гэж ярьдаг шүү дээ.
Хэдий сайхан найз нөхрүүд ингээд нөхрөлж явж байгаа бие биенээсээ мөнгө зээлээд за найз нэстэй гэж 70 мөрийг алгацаар 5 төгрөгийг салгаад авчдаг. Тэгээд дараа нөгөөх нь баг мөнгө авах гэж бүр аюул болдог, нохоо гахаатаа хүрцгээдэг. Бие бинийгээ үзэн ядахтаа хүрдэг. Тийм ухаа эвгүй асуудал мөнгнөөс болж нөгөө нэг сайхан нөхөрлөлнч байхгүй бол нөгөө итгэлцэлнч байхгүй болдог. Нөгөө сайхан чамд итгэж явсан тэр сайхан сэтгэлийг гомдоодог. Аюултай асуудал шүү дээ. За тэгэхээр авлагатай байгаад үнэхээр одоо авлагаа авч чадахгүй байгаа улсууд одоо нэг хоёрч байгууллагын хаягийг би таад өгье гэж бодож байна. Тэдэрхтэй хандаад үзээрэй. Нэг нь БББ Вимахания гэж байгаа. Нөгөөх нь болохоор Кофаце Чех гэдэг хоёр юм компани байгаа. За эдгээр компаниуд яадгийн гэхлээр нийт авлагын одоо урчилгаа ямар ч байсан төлөхгүй гэж байгаа. За хэрвээ төлөх болвол ерөөсөө заавал нөгөө нэг мөнгө төгрөг аваад чамд өгсөн нөхцлөөс тэр яг цэвэр гар дээр авсан мөнгнөөс чинь хүү тооцоод зах хэмжээний өөрсдийнхээ ажлынхаа хөлсийг авдаг ийм байгууллага. За жишээлбэл 1 сая крон гэсэн л хэлээ тэр жишээн дээр бол за яг нэг 1 сая крон чи ямарваа нэг хүнээс авах одоо авлагатай байлаа гэж бодъё. Эсвэл нэг компаниас авлагатай байлаа гэж бодоход хэрвээ чи шүүхээр ороод өмгөөлөгч аваад ингэж ажилласан бол өмгөөлөгчийн 50,000-ыг төлнө, экзекуторын 150,000-ыг төлнө, экзекуторын бичиг цаасны зардал гээд 30,000-ыг төлнө, дээр нотродын бичлэлт гээд 15,000-ыг төлнө. Ингээ нийтдээ 350,000 кроны зардал гаргачихж байгаа. Нөгөө сая төгрөг авахын төлөө шүү дээ. Гэтэл эдгээр одоо энэ Вимаханы хийдэг одоо нөгөө нэг нэхэмжлэлтэг байгууллага банк шүүхийн бус аргачлалаар одоо мөнгийг нэхэмжилж авдаг байгууллагаас бол чи үндсэндээ бараг 100 гаруй мянган крон тушаагаад чи сая төгрөгөө олж авна гэсэн үг. Саяасаа 100 хэдий шин хасаад л чамд өгнө. Ийм ажиллагаа хийдэг ийм компаниуд байна. Дээр үед намайг би ч бас бараг одоо худлаа хэлсэн үнд бараг 5-10 жилийн өмнө штэ. Тийм газраас би бас хувь хүмүүсээс мөнгө авах тийм боломжтой байсан. Гэхдээ энийг эдгээр ингэдэг юм байлээ. Заавал одоо Чехэд хаягтай, Чехэд ажил хийж байгаа хүнээс бол авчдаг юм байлээ, салгаад авчдаг. За гэтэл яг тухайн үед бол би Европ руу гараа явцсан юм уу? Эсвэл Монгол руу яваад өгсөн ч юм уу? Эсвэл одоо Солонгос, Вьетнамд ажил хийж байгаа хүмүүсийг бол мөнгийг бид нар бол гаргаж чаддгүй. Тийм боломжгүй, тийм институт, тийм холбоос байхгүй гэж ярьж ирсэн боловч одоо тэгсэн чинь Чехүүд бол тэр Кофаце Чех гэдэг компани бол дэлхийн маш олон оронд өөрийн гэсэн төлөөлөлтөй болчихж байна. За тэгэхээр эдгээр ингэж байна. Одоо маш олон одоо бид нар үйл ажиллагаа явуулаад одоо жишээлбэл Европод 756 ажилчинтай, Америк 400 ажилчинтай, Азид 552 ажилчинтай одоо энэ салбарууд бид нар бий болсон гэж ярьж байна. Тэгэхээр эдгээр яадгүй гэхэлэр ямар ч орноос бид нар нэхэмжлэх бүрэн боломжтой болсон гэсэн ийм асуудал ярьж байна. За тэгэхээр тэр Кофаце Чех гэдэг компани чинь бол анхнаасаа бол ер нь Чехийн компани биш юм байлээ. Энэ Францад бий болсон бүр 1946 оноос бүр их олон жилийн өмнөх тийм үйл ажиллагаа явуулж ирсэн компани байгаа байхгүй. Тэгээд одоо салбар нь Чехэд бий болоод 100-аад оронд өөрийн гэсэн хамтрагчтай болсон ийм компани байсан юм байна. Болоод байгаа юм байна. Прага 4-т байдаг юм байна. Прага 4-т байдаг юм байна. За тэгтээ эднийх ганц тийм нөгөө нэг үрзээлийн асуудлыг биш, дээр нь өшөө санхүү зөвлөгөө, дээр нь одоо ийм эрсдлээс хамгаалсан даатгал гэх мэтлэн зүйлүүдийг хийдэг ийм компани байна. Энэ хэрэгтэй компани байна шүү үнэндээ. Ийм олон жилийн ийм цаана барьцтай тийм олон аймаг, ийм олон улс оронд өөрийн гэсэн салбартай ийм компаниуд бол итгэж бол бүрэн болох байх гэж үзэж байна. Яг ер нь болохгүй ч хэлсэн эдгээр урчилж бидрээс юусэн мөнгө төгрөг авахгүй юм бил. Үнэхээр чамд хитэн төгрөг буцаад хүрээд ирэх юм бол тэрнээс чинь чамд хөө одоо ажлын хөлсийг тооцно. Тэр чинь зүй ёсны хэрэг. Тэрийг өгчл таарна шүү. Тийм ээ. Өөртөө авч чадахгүй бол одоо хүнээр тэгж компаниар дамжуулж одоо нэхэмжлэх бүрэн боломжтой болно л гэсэн үг байна л та. Тий.
За тэр БББ Вымахания гэдэг компани нь болохоор Прага тавт байдаг юм байлээ. Смиховт, Прага Смиховт байдаг юм байлээ. Тий. Гэхдээ энэ БББ Вымахания компани нь болохоор ер нь 1000 короноос дээш л бол бид нар хувь хүн буюу компани одоо үрзээлийн асуудлыг барагдуулах төр ажиллана гэсэн байлээ. Тэгэхээр мөнгөний хэмжээг бага байна, их байна гэхгүй юм байлээ. 1000 короноос дээш л бол окей болно. Өргөдлөө өгч болно. Уцаар ярьлаа. Тэд нар тэгээд 24 цагийн өдрийн дотор буцаагаад тань руу яаж цаг товлоод тэгээд та нар очиж уулзаж байгаа байдлаа ярина. Өөрт нь байгаа чамд одоо ямар материал вэ? Тэр материалуудаа барьж очоод одоо ийм компаниас би ийм авлагатай ч гэдэг юм уу? Эсвэл ийм хувь хүнээс ийм авлагатай юм чех хүн ч ээж болно, тэр нь монгол хүн ч ээж болно. Хамгийн гол нь тэгээд хаана байгаа гэсэн тэр тодорхой хаяг аюу байх хэрэгтэй. Хаана ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа бол бүр сайн мэдээж хэрэгтэй. Тэ. Өр авлагын баримт шаардна. Өр авлагын баримт байхгүй бол одоо тэгээд хизээ хаана яасан гүйлгээ хийсэн чатын одоо түүх байж болж байгаа жишээлбэл тийм ээ харуулах Facebook хаяг нь байж болж байна. Тийм мэтийн юмнуудаа та нар хадгалсан бол ер нь хүнд мөнгө зээлдүүлсэн бол тэр мэтийн чинь зөвлөд амарт бол маш их хэрэгтэй болно. Цаашдаа одоо ч гэсэн өр авлах байхгүй үсэггүй байвал цаашдаа ер нь ийм зүйлд ер нь их нухацтай хандаж бичиг баримтан дээр хөл гар усгийнхэн зургийг авч одоо бүх юм баримтжуул тэгж авч үлдэхгүй бол өнөөдөр сайхан инээгээд л найз нөхөд явж идэг маргааш нэг 5 цаас чинь байхгүй бол тэгээ нөгөөдгөө өгч чадахгүй болохоор улам л чамаас цаашаа зутгаад. Ийм л асуудал гарна. Улам л цаашаа зутаад гэж хүн чинь өгөхгүй өгч чадхаа байхлаарэ. Гүй чи ядаж мянгаар нь цуулаад өгөөчтэй гэхлээр л өгөхгүй шүү дээ. Сэтгэл байгаа бол хүмүүс мянгаар цуулаад өгөөд л өөрөө тарчдаг шүү дээ. Тэгдэг надад бол тийм хүүхдүүд зөндөө л байсан. Хичнээн 1000 цаас өгч чадахгүй мөртлөө тэгэл багаар хөөрх юм байна. Ёстой 500 өгөх үедээ өгөөд 1000-ыг өгөх үедээ өгсөөр агаад тэгэл дуусчихдаг хүмүүс байдаг шүү дээ. За энэ дээр нөгөө 10% хүүтэй мөнгө одоо ингээд зээлдүүлээл тийм юмнууд байдаг бол тэгээд яг үнэндээ бол энийг хувь хүн өөрөө зөвшөөрөөд тэ 10% хүүтэй өглөө шүүгээд өөрөө зөвшөөрсөн байгаа. Цагт цаад хүн тэр 10%-ийнхаа хүнд одоо мөнгө тэр чинь эргүүлж штэ тий өсөж гин. Тэрэндээ одоо чех улсад одоо татвар хэрвээ төлдөггүй бол тэр бол шүүхээр орооч нэмэргүй юм байна гэдгийг би олж харсан та. Одоо тэр хууль хэвээрээ л байгаа гэж бодож байна. Тий. Тэгэхээр хэдүүлээ ийм мөнгө төгрөгийн өөр зээлийн асуудал, авлагтай асуудал, энэ банкны зээл, өр зээлэнд ийм эдийн заваа юм жонхорсон юмнаас хэдүүлээ бас жоохон сонор сэрэмжтэй, өөрийгөө хамгаалсан, өөрийгөө амьдралыг сүйтгэхгүй гэсэн одоо ийм алхмуудыг хийж одоо бас нэлийн бодлоготой байхгүй бол хүний нутагт очдог байсгээл банк руу банкнаас хэд дүүрэг авч болд нь штэ гээл авахулцдаг. Хошгруулсараа авахулч нөгөө банк нь ч аав гээл өгчдөг. Одоо тэгтээ монголчуудад зээл өгч байгаа банк том ховор болчтой. Нурууг нь авц. Зээл аваад ганц 2 сар төлж байгаа л хайчдаг. Зээл аваад хайчдаг. За тэгэхээр одоо эдгэр чинь нөгөө нэг ерөнхийдөө бол яг шүүхийн шийдвэр гэсэн тийм итийн юмнууд бол айгүй процесс нь айгүй чехэд удаан явагддаг учраас тэр яадаг ч юм бэлээ гэдэг асуудал үнэхээр том эндүрл шүү. Үнэндээ эндүрл. Тийм ээ. Тийм болохоор одоо ийм байгууллага байгаа юм байна. Тэгэхээр энэ байгууллага та хандаад олон жилийн одоо хувь хүмүүсийн хоорондох жоохон маргаан байгаа бол энийгээ одоо бас өргөдөл бичээд өгвөл бас болох юм болов уу гэж ингэж харагдаж байна. Тэгвэл заавал нотлохоо баримт бас хэрэгтэй л болно шүү. Ерөнхийдөө байхгүй л тэгэл байхгүй шүү дээ. Тэ. Өөрөө зөвшөөрөөд хувь хүмүүс за найз нь мөнгө хэрэгтэй байна. За аваа. Тэгтээ чи яг буцаагаад надад 100,000 110 болгож өгөөрэй гэт. Нөө тэгээд 70 мөрийг алгаж байгаа автсан л бол уучлаарай. Тэгэл тэр хүн буцаач өгөх хэрэгтэй шүү дээ. Хүний тэр чинь амьдралаасаа л өгч байгаа шүү дээ. Өөрийнхөө зовж олсон мөгнөөс л чамд өгч байгаа шүү дээ. Ер нь бол энэ дэр бас жоохон хүн чанартай байх нь зүйтэй байх л та.
Шүүгээр орох юм бол маш их зардал гардаг. Дээр нь аль буруутай идэхэд нь төлөх шийдвэр гарчдаг. За тэгэхээр зээлдүүлсэн буруутай болчдөг нөхцөл байдгийн шүү. Тэрийг бас бодолцох хэрэгтэй. За өнөөдрийнхээ асуудал дээр хэдүүлээ нэг иймэрхүү бас сонсоход бас илүүдэхгүй болов уу гэсэн асуудлыг ярьлаа. Хүндэж ярьлаа. За тэгээд таад маань дотроо жоохон бодолтой мөнгөнийхээ асуудал жоохон чамбаа хандж байгаарай л гэдгийг л ойлгуулах гэж хичээлээ. Мессеж өглөө. Тий. За дараагийн лайв хүртлээ. Баяртай.